Pro Star Films үзүүлж байна. Cuckoo. Эжихо хичээлдээ явнаа. Гүй би хичээлдээ явахгүй. Явнаа эжихо явна. Ээжи нясах хичээлдээ явна штэ миний хөө. Зөөнөш. Эли хортлоо. За хортлаараа миний хөө. Хичээлээ сууж өгдлээ шүү. Босуулаа. За. Их хөөрхөн штэ миний хөө. Миний өрмөний хөөрхөн штэ миний нараа. Миний нараа. Хой яадаг ли. Миний хөө. За хортлаараа хожигдлаа шүү. Танаа ингээ нөгөө онцлогт нөгөө хин блэ? Тэрнээс төрүүлээд сургууль дээр очиж шүү миний хөө. За. Али миний хөө энийг ууж. Маяны энийг ууж. Яадаг лээ. Яа гэлэн яадаг. Яна. Ээжиг уучлаа. За яаж байгаа? Харин тийм ээ. Би танд хайргүй манай гэрээс одоо яв. Би өөр ээжтэй болмоор байна. Бабачраа миний хүч зүүдлээд байгаа мó. Би эндээс тэгвэл явахгүй. Би хүүдээ хайртай. Одоо дахиад хүүдээ хуурайх утсан миний гой чихэр идэжээ. Тэгээд хоёлоо нөгөө өрөөнд дараад би энэ таван зэрэгчээ идэхгүй. Ээж та одоо болдоо наад нэг байнг эрхлүүлчих. Хичээл нь явуул та. Яа гэгээ минь зөнийг чамайг би одоо тэгээд эрхлүүлэх үү? Чамайг юм баг чинь би бас л эрхлүүлж исэн биз дээ. Энийг эрхлүүлэхгүй бол би өөр одоо хэнийг эрхлүүлэх юм болж байгаа юм? Чамайг дахиад эрхлүүлэх юм уу? Тэрээ ярихгүй байх. За ээжих хоороо авцсан амсан. Бандаг. Нани яхаа энийг ич. Юу яриад аяна та. Миний хүү юу? Яасан? Ээжээ би үлсээд байна. Ээж нь ажил дээр байна шүү дээ. Хоол идмээр байна. Оо за. Үдийн цайны цагаар хоол хийгээд аваад чи. Миний хүү хичээлээ сайн хийгээрэй. Үнсээ. Хайртай шүү ээж нь. Хайртай юм бол 20 минутын дотор ирээрээ тасаллаа. Ням. Миний хөө өсөөд байна гэсэн биз дээ. Ээж нь ч гэсэн өлсөж байна. Хоёулаа хоолоо хамт идэх үү? Хамт хоолж. Дирин. Өстө гой. Ням. За, идэрээ. Энэ нугай мэгчээ идэхгүй. Хоцрогоос юм бол яах гэж ирсэн юм? Энийг аваад яв. Миний хөө аажихан гүгээрээ миний хөө хөлөө. Гоё л хамттай байна шүү дээ миний хөө.
Өө чи баг багаар дараараас нь чихэр над цаанаага уултаа чи. Соо. Яагаад ч тэр. Ой чуу. Миний нэлхаа ихгүй чи ихгүй. Чи хоол идэж байна. Минийхөө. Миний нараа. Миний нар хаа вэ? Хавна. Инэштэй. Яагаад өөрөө гарч ирээгүй байхад олж байгаа юм бэ? Оо нэрээ тэглээ штэ. За ээж нь хараагүй. Ээж нь ерөөсөө хараагүй дахиад. Минийхөө. Миний нараа. Миний нар хаа вэ? Минийхөө. Энд байж тээ. Мангар юм уу? Ээж нь юу авчихсан гэж бодож байна? Та надаа юу авчирсан? Харин юу авчихсан? Хах. Юу? Атах. Миний өгийн хамгийн дуртай. Зэрэг. Энэ чинь гисцэн байна. Та энийг өөрөө Тэгтээ би өөрөө идэв. Миний буруу. Эсвэл ээж нь дахиад дэлгүүр ороод аваад ирэх үү? анхнаасаа яах гэж юм угаан авчирсан. Харин тий. За дэлгүүр хаацсан. Яах вэ? Миний хоёр хичээлээд автыг тэхөө. Тэгвэл та миний хичээлээ гэж би тогломоор байна. За. Тэгээд ээж нь хичээлийн хийж тэгвэл ээжигээ өмс. Минийхөө 3 дээр 3-ыг нэмэхээр хэдвүлээ? Гурван зармигэн дээр 3 зармигийг нэмэхээр хэдвүлээ? Хэдэн зармиг вэ? 3 зармигэн дээр 3 зармигийг нэмэхээр 6. Миний хүчтэй. Ийм мундаг штэ. 6 зармиг. За. Яагаад ч юм. За. 85 36 гоо. Энийг чи буруу бодсон байна. Энд бас алдсан байна шүү дээ. Хүүхэд төрсэн орчин хүрээлэн байгаа хүмүүсээс байнгад суралцаж хөгждөг. Хүүхдийн сэтгэл зүйчид асуудал эцэг эхчүүдэд байдаг болохоос биш хүүхдэд байдаггүй гэж үздэг. Хүүхдүүд бол эцэг эхчүүдийн хуулбар юм. Тиймээс хүүхдүүддээ эцэг эхчүүд бүх талаараа үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Ингэчээ. Ой. Чи юу өмссөн? Цагаан цамц олдон хүмүүс чамаас олж баахан багцсан юм уу? Харин тийм. Сүртэй шүү дээ. Би одоо тэгж өмсөхгүй. Үй, тэр яах вэ? Хонхны яриалаа. Юу атсаж байна манай хаа? Энэ жилийн хонхны яар яат юм? 12 дугаар ангийн хонхны яар гоё алт юм да. Харин тийм дээ. Ой, нэр манай хаа. Та нар 12-од гэсэн ямар сургуульд орно гэж бодож байна? Би л Монгол улсын сургууль. Биш. Найз нь олон батланд орж ирсэн юм аа. Тэгсэн чинь аавын найз Орос руу явж сурах уу гэд. Найз нэрээ яах учраа олохгүй байна уу? Ээж бас харин Монгол тэмээ гадагшаа явж сурах уу гээл байгаа. Хөөх тийм үү? Би ч гэсэн тэгвэл ээж дээлж гадагшаа явж сурнаа. За. Хөө яа. Чи асууж чам. Найз нь сурахгүй. Найз нэрээ 12-оо төгсөөд аав тарай ажиллаж тусдаг юм уу гээл. Хайр ирээдүйн боловсооч. Хөөе.
Чи нараа аавд хэлээч. Би сургууль сурмаар байна гэд. Хэлэхгүй яваад хаа ингээд даварж байгаа шин. Чи инженер болно гэж ярьж исэн биз дээ. Яасан чи? Зүгээр ээ. Яаж н ир хүн шиг авда киро нааж явах туслана. Угаасаа сургууль хэлж оройд түүгээс дээ. Эртайд өөртөөсөр найс нь болцсон. За. Харин сургууль соёлын асуудал дээр бит хоёр боломж олддог юм уу? За тэгээ. Одоо ханхны резюм чинь. Өө нэрээ. Ээж надад Америкаас ховц явчирж байгаа гэсэн. Тийм үү? Би тэрэл үлсэн дөө. Ээжтэй ирэх дэлгүүр орно. Тэгтэл амда. Ой. Би уцаа тагуу та. Тийм үү? Барилта. Оо, ямар хийвэ? Тийм. Ой, ий залж чинь. Яг уцаах чинь. Заасан. Нэс явлаа. Баярлалаа. Баярлалаа. Ээжтэй нэр одоо их төвөр юм шин. Ой, бэч. Ээж ч гэсэн Америкаас хуцаа авчирч байгаа. Ой, бэч та хот явъя л да. Би ч гэсэн хуцаа авчирч байна. За тэгээд яа. Хайртай тийм үү? Гой мөө. Эцэгийнхээ үр хүүхдийн харилцаа хоорондоо уялдаа холбоотой байх ёстой гэдгийг л ойлгох хэрэгтэй болов. Ха. Электртэй сүйдээ. 1200. 1200. За баярлалаа. Оо, миний хөөрөд ирсэн үү? Өө тэглээ. Заашгүй сүүчгүй ирч. Үнси. За та юу хийж байгаа? Аав нь яг хүүгээ ирнэ гэж цагийг бэлдээ сууж илаа. За. За. Охныхны баяр болох гол. Саяхан нэг жоохоо юм л миний бүр гүгээд идэг байсан. Одоо бүр том ирэх хүн болсон байна да. Аа? Муу ээж нь амьд цэрүүн байсан бол баярлахгүй юу? За одоо хоёулаа сайхан цайлнаа. Миний хүү сайн болоо гэж дандаа цагтаа өгсөн тий аав. Орой болгон би таныг ээжин зурагтай яриа сууж байдаг чи мэднэ аав. Ээж таныг ойлгох байлгүй дээ. Та нэг цайны үнтэй болвол яасан юм бэ? Миний хүү чи юу яриад байгаа юм бэ? Чимэл аавдаа байхтай болно шүү дээ. Үнсээ. За аав. Би одоо томчуудын амьдралыг мэдчихтэйгээ шүү дээ. За тэр яах вэ? Ангийнх нь юу гэж вэ? Зугаалгын тэрт явна гэж байгаа шүү дээ. Одоо энэ амьдралд ганцхан олдох юм баяраа. Бусдаас онцгой. Нэртэй төртэй хүн шиг хийх юм шүү хоёлаа. За юу? Одоо наад форми чинь тайлах цаг болсон. Аль миний хүн ашаар та. Тэгээ нэг цоо шин костюм бичэх хүмүүсчих юм болж миний хөөч нэг ургаад өгөх нь дээ, ургаад өгөх. За аав. Нэг тийм сүртэй баяр биш шүү дээ энэ чинь. Яагаад? Манай ангийнхан зарим нь орохгүй гэж хэлээ. Тэглээч. Оюутан болоод дахиад болох л баяр юм чинь. Пижак мичакэнд хэрэггүй аав. За тэгж ярихгүй хүм. Энэ баярыг нэг нэртэй төртэй хүн шиг л хийн шүү. За аав. Манай ангийнхан их тоохгүй лээ. Орох дээрээ тулвал шинэ утас энэ төр ч хэрэггүй. Тэгээд хүний үг зөрөөд унтах байхгүй. За. Мэ. Тэгэхгүй. Майл та. Өөрөө идэхгүй. Майл та. Өөрөө идэ. За хачаач та. Оо. Яа. Гүг яадаг хөөхгүй энэ.
Хүү на ширээний алчир. Ширээнийг алчир. Гүй чи намайг бүр хийх ажилгүй болох юм аа. Там нэг хаад өгч. Можооны өрөөр дуурч ажил хийх ажил зөндөө байна заа юу. За. Ас ширлаа. Миний хөө тэр хавтан аваад өгтөө аа та. Оо за. Энэ үү? Тийм ээ. Аава! Яасан бэ миний хөө? Энэ юу юм бэ? Мэдгүй. Баярлалаа. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ өөрсдийн хүсэл сонирхлоор хүмүүжүүлэх гэж зүтгэдэг. Энэ нь нэг талаараа учир дутагдaltaй. Хүүхдтэйгээ харилцах хамгийн сайн арга бол хүүхдээ сонсох чадвар юм. Би чамд цалин өгч байгаа. Чи сайн ажиллах ёстой. Чадахгүй бол би чамд цалин өгч чадахгүй шүү. Ойлгосноо? Ойлголоо зөвлөө. Маа. Нэг авчиж янз. Ээжээ. Би тантай уулзах гэж ирлээ. Оо миний хөө. Ээж нь завгүй байгаа харж байгаа үсттэй. Юу хийж байгаа юм бэ? Тийм. Энийгээр дуртай юм авчид. Чи ээж дэрүүгээ уцтаад л нэг хитэн төгрөг авчихгүй. Заавал энэ хүртэл ирж идэг. Ээжээ. Уучлаарай та юу захиалах вэ? Юу л да таны сарын ганц юм гоочих уу? Одоо ингээд 7 цаг гэд манай нэг сайхан эмэгтэй энэ чинь орж суух юм аа. Би тань ингээд алчи. Харин та энэ бэлгийг авч ирээд өгөөд төшдөх үү? За тэгье. За баярлалаа. Зүгээрээ. Уучлаарай хаа манайх хаах цаг болчихлоо. Үгүй юу. Манай хүлээж байгаа хүмүүс маань одоо ингээд хүрээд ирэн л дээ. Та жоохон үлээгээд төгсдөх үү? Уучлаарай манайх цагийн хуваараар явж болох болохгүй. Та босноо. Үгүй байж л та. Та ч ямар хүн ойлгодгүй юм бэ? Хэд хэрэгтэй? Мөнгөний авах юм уу? Би энэ чинь үйлчлүүлж байна, ойлгосноо? Тэр хамаагүй байна. Чи юу нэ? Нэг бол тэр менежерээ дууд. Эсвэл би хэд бол хэдийг өгөө ойлгосноо? Тэр хамаагүй. Юу гэсэн үг? Яг одоо тэр менежерээ дууд. Уучлаарай хаа би ажиллаа хийж байна. Намайг ч гэсэн уучлаарай. Гэхдээ би ингэж харьцах ёсгүй байсан юм аа. Гэхдээ юу л та өнөөдөр манай ээж гэж тэ миний төрсөдөр байгаамаа. Тэгээ би төрсөдрөөр ээжигээ баярлуулах гээд ингэж явж байгаа юм. Би танаас гуйж. Та
5 минут үлээ гэж төхөө. Манай ээж ирнэ. Би итгэлтэй байна. 5 минут гооч. Тэхүү. За 5 минут шүү. За баярлалаа танд. Бас намайг уучлаарай. Обан. Миний хөө. Ээж. Би ирсэн байна. Та хаана байна? Ээж нь очиж амжихгүй нэ. Уучлаарай миний хөө. Ээж нь дансанд нь хангалттай их мөнгө хийчихсэн байгаа. Үгүй надад хэрэггүй. Ээж өнөөдөр миний төрсөд байна уу? Дансанд нь хэдэн төгрөг хийчихээ. Мөнгөөр бүх юмыг шийдэж болно шүү дээ. За. Миний хөө. Ээж. Та өнөөдөр ямар өдөр болохыг мэдчихэв. 4 дотор. 4 сарын 18. Танд ээж болсон баярын мэнд хүргэе. 4 сарын 18. Хөөши. Миний хүүгийн төрсөн өдөр юм биш үү? Ээж бүдэ мөнгө өгье. Ээж. Та яагаад бүх зүйлийг мөнгө гэж хардаг юм бэ? Та наад мөнгө чинь надаас илүү чухал юм те. За. Миний хүү ээжигээ очоогүй гэдээ уурлаад байгаа юм биш үү, тийм ээ? Ээж нь мэдчихэна. Миний амьдралын хамгийн гол хүн бол чи байхгүй юу? Чухал юм ээ. Та тэгвэл хизээ надад хамгийн сүүлд хайртай гэж хэлсэн дээ. Хизээ хоёулаа чин сэтгэлээс сууж байгаа ярилцсан бэ. Ээж. Би таны хоолны амтыг мартаад удчих. Би таныг юусоо танихгүй. Та юу надад хайртай юм? Чи юу яриад байгаа юм? Би чамайг өдий хүртэл хинээрч юугаарч дутаагаагүй өсөглөө штэ. Би чамд мөнгө өгдөг. Одоо ч гэсэн өгч байгаа. Хооштой ч гэсэн өгнө. Энэ бүхэн хэний төлөө гэж? Чиний л төлөө штэ. Чи ясаа ойлгодгүй. Ээж нэ штэ. Хөөдөө дахиад ч мөнгө өгч. Миний хөрдийг авах. Ээж мөнгө өгье. Маа. Ээж мөнгө. Та одоо болооч тээ. Яагаад та дандаа бүх зүйлийг мөнгө гэж хардсан бэ? Та надад биш энэ мөнгөнд бол хайртай үсттэй. Би энэ мөнгөийг чинь хүсэхгүй бай. Энэ яа? За мөнгө тавьш. Тэгж болохгүй энэ. Аль хүлээж байгаа. Бай. 3 саяг авчихаа. Тий, 3 сая. Та одоо хилээд хин нэг лөө талгаад миний хүүгийн гарнаа тусгараад ди. Ирээд боогод өгөөч ээ. Мөнгө үгээд хэлээд. Бохор очиж тэгээд чинь боогод өгөө. Маш үлдгүй энэ цаг юм миний хүү. Ээж. Ээж. Яагаад намайг ойлгохгүй юм бэ? Хайр миний ээж юм уу? Миний ээж хизээ ингэж хүүхдээ хайдаг байсан юм. Би танд хомдчих. Ээж. Би юу танд хайртай шүү. Бид биеийн төрүүлэхээс ухааныг төрүүлэхгүй гэж ярьдагч. Энэ нь нэг талаар учир дутагдaltaй. Хүүхдүүд хэдийгээр бие даасан өөрийн гэсэн хувийн шинжтэй байдагч биеийн төрүүлж өсгөхөөс гадна ухааныг төлөвшүүлж хөгжүүлэх нь эцэг их та бидний үүрэг билээ. Гарнаас минь та атгаад илхам жаргалын зүг алхаж ирсэн. Гарнаас минь та чангаар атгаад
адил хамт намайг дагуулж жаргалын зөв замаар хамтлан алхаж ирсэн. Хүн бүрийн хүстэйгэд мөнгө төгрөг Facebook бүхний хүртэж мөч хүртэлж хүмүн нүргэж нэг постын сүлгээ зүт гэж ирсэн та. Цэцэгсэн үнэ тань шиг мэдрэгдэж үлээ. Ижихээ үл баймаар бань хэдэн жилээрч содон бүхнийг туулж гойхон шүлгийг дууж байхад таны мишиг цариг хараад нисэж үлээ. Таны бүвэн дуу талаараа ялмаар бусдад гайхуулмаар бусдад гайхуулмаар. Мөнхийн дасрашгүй мөрөн үлдэн нэнэл ганцхан амьдрал үргэлжлэл болсон үр тань үлдэн ганцхан амьдрал 9 цаг шиг урсах амьдрал ганцхан нэрн үлдэн эргэж ирэхгүй учир ижи аваа би хайрлана уул шиг авда дулсууна хүүтэн уруудаж явхад минь залан засруулж урагшлуулна гэрэл асаж байгаа газар сүдэр бас л дуусна зовх цаг олон байв жаргал бас л досон таны хайр таны дүшиг намайг зөвхөн болгосон мөнгө бус хайр бүхнээс илүү ойлгосон. Хоёр дүү байна, госгүй шинхэн дүү байна. Орвог өөрчлөх ихийн хайр бидэнд байна. Аав ээжийн хүү би урагшлан. Ухаан суугаад ачин багч хийсэн хайруулан. Аавынхаа хүрээгүй газар нь хүн хүрэн. Аваа ээжээ хүн таны үргэлжлэл